Миний яг Ганбатар миний одоо яг асуултанд тодорхой хариулт төгсөнгөө л дээ. Би тэр нөгөө нэг та шатлалаа мэдж байгаа бах тийм ээ. Одоо нөгөө хувь хүний орлогын албан татврын хууль 2020 оноос хойш хэрэгжээд яг одоо энэ хөнгөлөлт 240 мянган төгрөгийн хөнгөлөлт. Гэхдээ эн чинь нөгөө жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэдэд гэдэг байгаа шүү дээ. Тэгээ 3 сая төгрөгийн орлоготой иргэд гэдэг маань сарын 500 мянган төгрөгийн орлоготой иргэд Монголын нийгэмд одоо өнөөдөр яг хэд байгаа юм бэ гэдэг. Хэдэн хувийг эзлээд байна? Энэ ажилтай байгаа орлоготой хүмүүсийн хэдэн хувийг эзэлж байгаа юм. Гол нь энэ 4 сая төгрөгийн орлоготой дээшээгээ 5 6 сая төгрөгийн орлоготой иргэд энэ хөнгөлөлт чи орохгүй байгаа шүү дээ, хамаарахгүй байгаамаа. Тэгэхээр энийг дахиад одоо энэ татврын шинжилсэн татврын багц хуулинд өөрчлөлт оруулахад энэ дээр яг тодорхой хөнгөлөлтийг нэмэх үү? За Ганбатар хариулт өгье. За би танд яг одоо сарын орлого нь 500 мянган төгрөг хүртэл бол хамрагдж байгаа иргэд нь бол хамрагдалт нь бол 193 мянган хүн байна. 800 мянган сарын 800 мянган төгрөгийн орлоготой иргэд 303 мянга байна. 1 сая төгрөгийн орлоготой иргэд 52 мянга байна. 1.5 сая орлоготой нь 123 мянга байна. 2 сая төгрөгийн орлоготой нь 105 мянга байна. 2.5 сая нь бол 99 мянга байна. 3 сая төгрөгийн орлоготой иргэд 76 мянга гэдэг ийм яг статистик тоо бол байна. Тэгээ хувь хүмүүсийн 800 мянга хүртэл төгрөгийн орлогыг татвараас 100% хөнгөлөхөөр одоо татврын хуулийн дээрээ бол боловсрогдоод ажиллаж байна. Энэ яг одоо хуулийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн төвшөнд бол энэ асуудал яригдж байгаа. Тэгээд энэ хөнгөлт хувь хүмүүсийн 800 мянга хүртэл орлогыг татвараас 100% хөнгөлөх төслөө боловсруулдаг. Энд бол бүхэн хамрагдгаар байгаа. Нийт цалингийн орлоготой иргэдийн 90 орчим хувь нь 3 сая. За гүйцээж хариулъя. Нийт цалингийн орлоготой иргэдийн 90 орчим хувь нь 3 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой байдаг юм байна. Тэгээс таны хэлээд байгаа энэ асуудлыг саяын дээр хувь хүмүүсийн 800 мянга хүртэл орлогыг татвараас 100% хөнгөлөхөөр төсөлтөд тусгачаад байгаа. Гэхдээ яг энэ бол эцсийн байдлаар засгийн газар дээр хэлэлцэгдээд засгийн газар танилцуулсны дараа бол улсын хурлд өргөн барих ийм байдалтай бол ажиллаж байгаа. Би зөвхөн танд бол энэ нөгөө хилцүүлгийн явцад ажлын хэсгийн төвшөнд ажиллаж байгаа ийм мэдээллийг бол энд өгж байгаа. Эцсийн шийдвэр засгийн газрын оролдоон дээр бол хэлцэж өргөн барихтаа бол гаргана. За хариулт хангалтгүй гэж үзээ дахин тодруулъя гэж байна. Бүрийн Бочим гишүүнд. Ганбатарга ер нь жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэдээ танаа яам, сангийн яам бага орлоготой тооцоод байна уу? Эсвэл дунд орлоготой иргэд гэж тооцоод үзэж байгаа юм уу? 3 сая төгрөгийн орлоготой жилийн 3 сая төгрөгийн орлоготой иргэд чинь сарда ерөөсөө 20 мянган төгрөний л юу авчиж байгаа. Дээшээ дахиад одоо орлого иргэдийн орлого 4 сая төгрөг сарда 4 сая төгрөгийн цалинтай 5 сая төгрөгийн цалинтай 6 сая төгрөгийн цалинтай хувийн хвшил компаниудад зүүн ажилчид нь маш их байгаа шүү дээ. Энэ хүмүүс яагаад гэвэл дахиад энэ хөнгөлөлтөнд хамаарч чадахгүй байгаа вэ? За хариулт өгье. За ер нь бол яг бид сая би танд ингээд хэлсэн ингээд сарын 3 сая төгрөгийн орлоготой иргэд нийт энэ татвар төлж байгаа хувь хүний яг тоонд нь бол 76 мянга байгаа. Одоо тэгэхээр бид бол яг энэ бол 3 сая төгрөгөөс дээд цалинтай иргэд. За одоо нөгөө талдаа бид орлогын тэгш ус байдлыг арилгах манай эдийн засгийн өөрөө уул уурхайд түшгэлцсэн. Тэгэхээр бид бол яг прогрессив буюу шатлсан татвартай байна гэдэг дээр бол бид гол үндсэн концепцаа гаргаж байгаа. Тэгэхээр мэдээж яг энэ орлого 3 сая төгрөгнөөс дээш гэдэг төрийн албан гол 3 саяас дээш төрний цалинтай иргэдээр бид бага дунд гэж ангилж хөнгөлчлөлт бол үзүүлэхгүйгээр нийтэд нь бол бид нэр танд би уг ингээ хэлээд байгаа нь бүх нийт иргэдээ бол 800 мянган төгрөгийн сарын энийг бол хөнгөлөлтөө бол бүгдээ нь эдлүүлэхээр бол ингэж бол ажлын хэсгээр ярилцаад байгаа. Тэгэхээр бол одоо яг хийж байгаа шинжилгээр бүх иргэдэд орлогын дүгээс үл хамааран